Монгол хаан жүжигийн продюсер, Монгол улсын соёлын элч жүжигчин Баяр Цэцэгтэй уулзаж бид мэдээллийг хүргье. Арай мэд хүргэе тань. Арай мэд. За тэгэхээр Монгол хаан жүжигийн продюсерээр ажиллаж байгаа. Өнгөрсөн оны 11 сард тус жүжиг бол Англи улсад тоглож олон мянган үзэгчдийн хүртэл болоод амжсан. Тэгэхээр энэ удаад цаашаа тийхээр төлөвлөж байгаа ямар ажлууд байна? Өнгөрсөн оны 11 сард манай Монгол хаан жүжиг маань Лондонгийн Колизеум гэдэг маш алдартай гайхалтай театрт бүтэн 17 удаа тоглосон. Нийтдээ 40 гаруй мянган олон улсын үзэгчдэд бол хүрсэн маш амжилттай. Анхны удаа гэхэд бол маш амжилттай тоглолт болж өндөрлсөн. Тэгээ ер нь Лондонд байхад дэлхийн маш олон улсын продюсерууд ирж үтсэн л дээ жүжигийг. Ер нь бол ингээ West End-д тоглогдож байгаа дөнгөж шинээр нээлттэй хийж байгаа жүжигүүдийг хөрөнгө оруулагчид, продюсерууд ер нь тэгж жоохон тийм ангуучлах байдлаар бас маш их үздэг. Бид нар ч гэлээсэн маш олон продюсеруудыг бас урьж үзүүлсэн. Тэгээ тэр дундаас бол бидний хувьд Сингапур улсын Marina Bay Sands байрладаг Sands театрын захирал Chantal Prudhomme гэдэг эмэгтэй манай жүжигт маш их дурлсан. Тэгээд Marina Bay Sands-д ирж тоглооч гэсэн урилгын дагуу бид нэр 10 дугаар сарын 17-наас эхлээд Аз ТV-ийн нээлтийг Монгол хаан жүжигийг Сингапурын Marina Bay Sands-д бол эхлүүлэх гэж байгаа. Тэгээ энэтэй бас холбоотойгоор бас маш олон ажлууд өрнжэнтэй зөвхөн жүжигийн бэлтгэлэхээс гадна манай Монгол хаан жүжигийн комик ном байдаг. Монголоор бол бид нэр дүрст туйлс гэж ярьж байгаа. Тэгээ комик ном маань бол маш олон оронд бол энэ жил бол өөр олон хэлүүдээр бас ингэж хэвлэгдэн гарч олон улсын номын дэлгүүрүүдээр бол тавигдчихээн. Дөнгөж саяхан өнгөрсөн сард гэх юм бол Испани Amok Edition гэж хэвлэлийн газар байдаг. Amok Edition-ийн зүгээс Испани хэл дээр Монгол хаан комик номыг маань хэвлээд Испани болоод Латин Америкийн улс орнуудын номын дэлгүүрүүдээр ер нь бол борлуулахаар болсон байгаа. Тэгээ энэ сард 7 сарын 30 гэдэг чи баг эх 2 дахь өдөр Сингапурын Marina Bay Sands-д манай Монгол хааны англи комик ном бас нээлттэй хийх гэж байна. Тэгээд ер нь Сингапурын хамгийн том номын дэлгүүр болох Kinokuniya номын дэлгүүрээс болоод Сингапурын Amazon-оос Монгол хааны комик номыг бол авч уншиж болох гэж байгаа. Энэ удаад англи улсад тоглогдож байсан тэр баг хамт олон хിവэрээ явах уу, ямар нэг өөрчлөлт байна уу? Яг аль дэлхмээр энэ жүжиг маань тоглогдох гэж байна. Ер нь бол Монгол хаан жүжиг маань хамгийн анх Тамгагүй төр гэдэг нэртэй Монголд маш амжилттай явсан жүжиг байсан. Бид нар яг Тамгагүй төр жүжигийг маш олон төрлөөр сайжруулалт, шинжилэлт хийгээд зөвхөн жүжигчдийн хувьд ч гэх юм уу, ур чадварын хувьд гэхээсээ гадна техник технологийн хувьд, гэрлийн хувьд, дууны хувьд сцен хоорондоо тайзан дээрх шилжилтүүдийн хувьд ч гэх юм уу маш олон шинжилтүүдийг олон улсын стандартаар Broadway West End стандартаар бол хийсэн. Тэгээ Монгол хаан жүжиг маань бол ер нь бол West End-ийн жүжиг гэж явагдаж байгаа. Тэгэхээр West End-ийнхаа стандартаар, олон улсынхаа стандартаар Сингапур улстай нэн. Тэгээд манай баг хамт олон бол баг дотоодын баг болоод олон улсын баг нийлээд баг 200 гаруй уран бүтээлчид ажилладаг. Англи, ялангуяа Сингапурын тоглолтын дээр бол Сингапур, Англи, монголчууд гээд нийтдээ 200 гаруй хүний баг бол явж ажиллана. Энэ жүжигийн ингээд олон улсад тоглогдож байгаа энэ явдал бол ер нь Монголын уран бүтээлчдийн бас дэлхийд өөрсдийнхөө бүтээлийг таниулахад нэлээд ийм хувь нэмэр орууллаа гэж харж байна. Тэгэхээр ер нь цаашдаа энэ Монголын уран бүтээлчд маань яг энэ Монгол хаан жүжигийн мөрөөр дэлхийд өөрсдийнхөө уран бүтээлийг таниулахад ямар саад бэрхшээлч гэдэг юм уу давуу тал байна. Энэ дээр бас та ярил. Ер нь Монгол контент өөрөө маш сонирхолтой. Яагаад вэ гэх юм бол дэлхийн нийтийн хувьд бол энэ цоо шинзүүл байгаа байхгүй юу? Монгол хаан жүжигийг Колизеумын театрт тавигдж байхад маш олон хүн тэр Монгол дуу, бүжиг, хөөми, уран нугаралт, уртын дуу гэд энэ бүх урлагийн элементүүд бол тэр хүмүүсийн хувьд маш тийм сонин содон цоо шин зүйл байсан. Тийм ч учраас хүмүүс зөвхөн тэр жүжигийг үзэх гэхээсээ гадна Монгол улсын талаар, Монгол соёлын талаар сонирхох, судлах, найзуудтайгаа ярих, магадгүй хизээ нэгэн цагт 100 амралтаа Монголд очих юмсан гэдэг тийм хүсэл мөрөөдөлтэй болж хоцорсон маш олон зуун хүмүүс бол байсан. Тэгэхээр Монгол хаан жүжигийг үзсэн хүмүүс бол нэлээд олон хүмүүс олон улсын жуулчид бол Монголд ирж байгаа гэж бол бид нар бодож байгаа. Тэгэхээр энэ бол цаад утгаараа
соёлын бас ингээд зөөлөн хүчний бодлого Монгол улсыг бас дэлхийд таниулж байгаа бодлого. Тэгэхээр олон улсад бол зөвхөн Монгол хаан гэлтгүүгээр одоо Монгол хааны энэ жимийг дагаад маш олон уран бүтээлүүд зөвхөн жүжиг гэлтгүү, мюзикл, дуур те кино, уран бүтээлүүд ингээ гараасаа гэж бол бид нар чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Тэгээд Монгол хаан жүжигийн багийнхны маань ер нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд одоо туулсан, сурсан, мэдсэн энэ бүх одоо зүйлс бол мэдлэг бол ингээд олон улсаар бол know how гэж ярьдаг тийм маш олон дараагийн энэ замаар жимээр алах гэж байгаа хүмүүст уран бүтээлчдэд бол цагийг нь маш их хэмнэхээр одоо мэдлэг туршлага бол хоримтлуулж байгаа гэж бодож байгаа. Тэгээд тэр туршлагаас бид нэр хуваалцахтаа маш их нээлттэй байх болно шүү. Үзэгчд дундаас одоо хамгийн их сэтгэлдтэй нь буусан тэр сэтгэлдлүүд юу вэ? Ер нь жүжигийн онцлог бол маш өргөн хүрээнд шүү дээ тийм. Монгол хаан жүжигийг 40 мянган Лондонд үзсэн. Монголдо бол ойролцоогоор нэг 78 мянга гаруй хүн үзсэн гэж би одоогоор санаж магадгүй тоо жоохон зөрж магадгүй. Одоо Сингапурт нэг ойролцоогоор бас нэг 40 мянган хүн үзэх төлөвтэй байгаа. Тэгэхээр цаашдаа ер нь тоглож байгаа улс болгондоо бас ийм хэмжээний одоо үзэгчдэд хүрч ийна гэдэг бол одоо улсаа бол үнэхээр сурталчилж байгаа маш одоо бид бүхний одоо хүчин чармайлт хөрөнгө оруулалт юм болов уу гэж харж байгаа. Тэгээд тэндээс ялангуяа Лондонгийн тоглолтын дээр үзэгчдээс гадна 100 гаруй одоо критикүүд, хэвлэл мэдээллийнхэн за тэгээд одоо шүүмжлэгчид ирсэн одоо театрын бүтээлүүдийг мэрэгжлийн түвшинд одоо шүүмжилдэг тий. Тэгэхээр тэр шүүмжлэгчдээс бол бид нар нийтдээ ойролцоогоор 45 шүүмж авсан байсан. Тэгээд тэр шүүмж нь бол ингээл нэг одоос эхлээл ингээл 5 од хүртэл ингээл шүүмжлэгчид үнэлгээ өгдөг. Тэгээд манай жүжиг яг ингээд бүх одоо шүүмжүүдээ ингээд нийлбэр дүнгийн хуваагаад үзэхээр ингээд 5 одоос 4 одтой жүжиг гэж олон улсын шүмжлэгчдэд шүмжлүүлсэн. Тэгээд тэн дээр бас маш сонирхолтой одоо сэтгэлдлүүд гарч ирсэн л да. Жишээлх юм бол Шекспирийн Лир Ванг нарны цирк одоо төлөвлөлөө үзүүлж байгаа мэт жүжиг болжээ ч гэх юм уу те. Эсвэл одоо Шекспир Верди хоёрын уулзах уулзуурын цэгч гэх юм уу маш гайхалтай одоо сэтгэлдлүүдийг бол хэлжсэн. Тэгээд ямар ч гэсэн үзсэн хүмүүс бол үнэхээр сэтгэл өндөр гарсанд бол маш баяртай байгаа. Тэглгүй яг хэрэг нууц биш бол одоо Сингапур улсад Азийн нээлттэй хийхдээ Лондон хотод одоо хийсэн шиг одоо төв талбайгаар морьтойгоо чагсаж явах уу? Тэр талаар бас товчхон бид нэр морь олохыг хөөцөлдөж байгаа. Тий, Сингапур ч бас нөгөө ялгаатай л да Лондон ч өөрөө нөгөө үргэлж морь ундаг байсан хүмүүс учраас морь нь одоо адуу бол Лондонгийн төвд ингээд ямар нэгэн тээврийн хэрэгс шиг хүлээж авагддаг. Тэгэхээр тийм ингээд бас нэг тийм зөвшөөрөл нь ингээ арайгаагүй. Сингапур улсад бол нөгөө төв талбайгаар нэг морьтой явдаггүй учраас тий бас морио ханаас олох уу тэр жижиг газраас тэгээ зөвшөөрөл гээд бас нэлээд одоо хөөцөлтөг ажилтаа. Гэхдээ бид нар маш их хичээж байгаа. За баярлалаа. Баярлалаа гэсэнд. За бид Монгол хаан жүжигийн Азийн нээлттэй холбогдуулан жүжигчин одоо продюсер Баяр Цэцэгтэй ярилцлаа.